Мэдээж үзэж байгаа зэрэгтэлтэй бид айлуулах таахан гоё. Тэгэл нүдэн дээр гарч чад нурж унаатай гэж болохгүй шүү дээ. Маш их хариуцлага учраас гараад аюу гоё хүн харахад ямар ч хүн харсан маш амархан эвлэлдэг тоглоомд болж байгаа юм шиг л харагдуулах хэрэгтэй. Гол зорилго. Next 98 онд хөгжимчин коллеж бүжгийн ангид орох гэж байгаа хэржсэн. Тэгээд бүжгийн ангийнхны эсэлт авах болоогүйгээд тэгээд буцахж ирсэн ээж найз нь энэ цирк эсэлт байгаа гэж санаандгүй ороод шалгуулаад тэнцэж ирсэн л та. Бүжгээс өөр юм мэдэхгүй. Тэгээд цирк гэдэг зүйлийг зургатаар ч юу үзэж байгааг юм чи өөрөө. Тэгээд анх шууд циркэл ороод ирсэн. Зихээс авал тэгээд тэн чангахтай нөхцөл байдал бэлтгэл сургалт гэд хийж эхлэн гэдэг л жоо чангас. Анх бол одоо аруулаа жонглоор за тэгээд хөлөө шидэгчтэй шидэх банц гэдэг жижигхэн банц анх бас хийжсэн. Тэгээд төгсөжсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь акробат чиглэлээ барьж явсаар байгаа. 13 оноос эхлээл шидэх банц руу төлхөө орж ирсэн л дээ. Групп нөрчин юм хамтын хүчлээ ганц бие мундаглагдаа хийхгүй бүтээхгүй сэж хамт олонны хүч хөдөлмөр шаардна. Би энд итгэх итгэлцэл одоо би 6 ирэх гэж чад алдаж бэртэх тохиолдол гарахад ганц бас надаас болохгүй. Би яг бүх зүйлээ толтол гүйцэд хийж яхад тэнд цогж байгаа хүмүүс нэг зөрөө гарахад цохоод дутаад алдах тийм нөхцөл байдал гарна. Хичээн энэ хамтын урлаг учраас алдаа нүртэл хамт явж идэг. Нэг хүний алдаанаас олж бүгд хариуцлага өргөх гэсэн. Тэгээд амнасаараа юм мэдээж хамаагүй даваа. Тэрэн дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Мөнхийн утга нэрэн дээр л явж гин гэсэн үг л дээ. Тийм болохоор л маш шаргуу бэлтгэл сургалт хүч хөдөлмөр маш их юм шаардна. Тэрийгээ маш сайн хангасан үедээ л тэр аюулгүй зүйлээ аюулгүй хийх баталгаатай зүйл гарч ирнэ л дээ. Жардал оны үед нэг Оросын жүжигчин анх 6 ирсэн байсан бил. Тэгээд тэрнээс хойш дахиад нэг Орос хүн ирсэн байсан бил. Одоо яг дэлхийд тэр цорын ганц 6 иргэж байгаа 2 хүн байгаа. Ирсэн 2 хүн байна. Тэр хоёр нь хоёулаа монгол хүн. Монголчууд айгүй дайчин шүү дээ. Дайчин ард том цаанаасаа шаргуу шартай. Тий цөөхөнчсөн тэгэл 2 хүн иргэцэн байна гэдэг юм л маш том амжилт. Маш том шаргуу хөдөлмөр. Хятадтай хувьд тэр олон битээ хүмүүс оролцдог ч мэдгүй оролцож исэн байж бас болно шүү. Тэгээд чадахгүй болоод гарахгүйсэн ч бас болно юм үүсэхгүй. Гэтэ яагаад хийхгүй вэ мэдэхгүй. Гэтэ бол ямар ч сан хятад бол хийгээгүй, хийдгүү, хийгээчгүй. Анхны 6 иргэлт 2015 онд байгаа. Учнаар бол Асаа цирктэр дэлхийн цирк одоо 15 оны дэлхийн циркийн олон улсын тоглолтоор хийжсэн. Ер нь нэг 5 иргэлтээ хийгээл буугаад хахад надад бэлтгэл дээр ингээд бас санаанд байгаад идэгсэн байхгүй. Тэгээ ер нь дахиад нэг хатгалцаад хангалттай байна даа ингээд хийдэг ингэж хийж байгаа. Тэгээ 6 иргэлтээ үлдчихэж чад шууд нэг тоглолтын дээр шууд хийцээ байхгүй. Тэгэл ер нь хүм болгонд аягүй юм сан гинтэй юм болсон л та. Хүмүүс бүр шок болол шуугаал. Тэгэл тэрнээс хойш тэгэл хийгээл баталгааж тэрийг төлхөө жоохон бэлтгэл хийж чаагүй хийгээл олуулсан тэмцээнд хийгээл. Бид 2015 он Оросын эдлэгээ тэмцээнд орсон. Тэнд анх би 6 иргэлтээ хийсэн л та. Тэгээд тэрнээс хойш 2016 онд манай араас арчсан солонгосын шидэх ханцны хүмүүс орж ирсэн. 6 иргэлт хийгээд тэгээд менежер дээрээ
хүзэг байгуулад нас орчихсон явдал болсон. Тэр үл ер нь дэлхийд циркчтэй маш их тийм хатуу сургамж гэх юм тийм болсон. Тэрнээс хойш ер нь одоо олон улсын тэмцээн уралдаанд ер нь одоо баталгаатай биш, бэлэн биш, эсвэл гарт ороогүй ч юм уу тийм аюултай хэмжээний төрөйг заавал цаанаасаа шаардлага тавьдаг болсон. Аюултай төрөйг ер нь болж баг хийлэхийг хориглосон. Тэгээд 6 эргэлтнээсээ бас одоо алдаа гараад тэгээд бас сэртэй зүг маш их гинтэжсэн, нуруугаа гинтэжсэн. Тэгэл 6 сар жилийн хугацаатай бараг хөдөлж чадахгүй ингээл баацгнаал. Тэгэл тэр имчилгээний ард дээрээс буцаад бэлтгэлтэй орох гэж бас нэлийн цаг зарцуулсан. Тэгээд буцаад ороод ирэхэд хийж чаддаг байсан юм нь маш их уналтанд орсон байна. Хүний бие болчин гэдэг чинь одоо шолхоогоод буцаад яг л дахиад шинээр эхэлж байгаа юм шиг эхэлнэ гэсэн. Циркчдний амьдралаар нэг орцсон хүмүүс ер нь бэртээ айгаад болцдог юм байдгүй шүү дээ. Улам илүү одоо шаарлахаал өмнөх нь ер нь алдаан дээр л их суралцдаг юм да. Тэгэл зүгээ гинтэснээсээ хойш бол тэр тал дээр маш их хариуцлагатай анхааралтай болсон. Дахиж тийм алдаа гарахгүй хэмжээнд өөрийг бэлддэг болсон. Их чинь алдаа гэдэг чинь энэ өөрөө маш их сургамж. Ийм бэлтгэлээс гадна энэ цирк чинь сэтгэл зүйн бэлтгэл гэдэг маш том бэлтгэл байдаг. Сэтгэл зүй яг өөрийгөө ингэж төвлөрж, иргэн тойр юу ч болж исэн яг нэг зэг төвлөрж сурах хэрэгтэй, анхаарсангүй. Тэгээд дээрэс нь энэ дотор ч сандрал, айдас, төгшөр бүхэл юм байгаа шүү дээ. Өөрийнхөө айдсыг өөртөө зэвсэг болгож ашиглана гэсэн үг л дээ. Энэ айдас бол хүнд аягүй хүч өгнө. Гол нь тэрийг яг өөртөө зөв хүч болгож ашиглах л сэтгэл зүйн бэлтгэлтэй ч тэр их чухал. Акробат төрөлх хийж байгаа хүмүүсийн хувьд нэг арстом аавны гэдэг зүйлүүд. Тэр нь болохоор юу хийж байгаа юм хаях. Одоо гинт хүн нэг шоконд ороод хаяад царцдаг штэ. Тэр зүйлийг л яс маханд нь шингэтэл хилдэг л дээ, сургадаг л та багш нар бүр сургуулаас нахгүй. Им хийж л байгаа бол толтол гүйцэтгэх хэрэгтэй гэдэг зүйл маань л өөрөөлөө амийг аварж байгаа зүйл байхгүй. Тэгээд ямар нэгэн алдаа гарахад ямар ч хэсэл юм гүйцэнгээл ингээ гүйцэтгэх зүйлчил нэг бэртэл хэмжээ аваад өнгөрч байгаа хин болж байгаа байхгүй. 2014 оноос хойш төрөв номно гэдэг байгууллагад 14 оноос хойш 24 он хүртэл яваад 24 оноос хойш тийм шин залуучууд маань аваад утгачлаа болоод ороо явж байна. Тэгээ өмнөх групп залуучууд маань нэг мөнгө 8 алт 1 гран-при авч ирсэн. Хамгийн анхны тэмцээн маань 15 оны ээдлгээд орсон. Тэн дээр анх мөнгөн цом авч ирсэн. Тэр бол маш их туршлага болсон биднэрт. Тэндээс хойш л энэ орсон тэмцээн болгонд алт авч ирсэн. Усгой амжилт гаргаад ингээл явж хад бол улсаас бол ямар ч юм байгаагүй. Хинч харж үзег. Одоо манай тэр залуучуудыг ч хүртэл хинч мэдгүй, хинч танихгүй гэл маш их зүйл хийсэн залуучууд тэгэл одоо ингээл хинч танихгүй, хинч мэдгүй гэж. Ялуу тэмцээн уралдаанд ер нь усаас дэмжлэг одоо хүртэл ер нь мэдэхгүй би л хараагүй. Тэмцээн уралдаанд амжилт гаргаад ирэх хүртэл усаас хүртэл юм байдаг шүү дээ. Энэ хүрээний дотроо л баг циркч дотроо л тэднийг алт авччих юм баяр хүргэе хөө хаа гэж шуугаал тэгэл өнгөрч. Одоо сүүлийн хэдэн жил ялангуяа ихний хувьд маш ичимтэй гарч ирсэн. Дэлхийд ялангуяа бүр акробат шийдэх анзааруулдаг. Нэлээд төрөлхөө гарч ирсэн баг. Ирэмний татчих нэг имитацтай бүхлээрээ идэх хэрэгтэй. Энэ хүн нэг юм хийчихэд энэ ханд ханахгүй л та. Энэ дээрээс нь өөрөө хийсэн юм мэдээж араасаа хүн гаргана. Бэлтэн өөрөө хийж чадаагүй эсвэл амжаагүй юм мэдээж давуулахыг хүснэ. Зорилго байгаа, бодлого байгаа, хүмүүсээс бэлдэж байгаа. Тэгээд
залуучууд манаас одоо гоё гарч ирэх хөө өшөөч гоё гарч гоё ч болж байгаа үс.